За экологийг хамгаалах буюу экосистемийг хамгаалах тухай дэлхийн нийтээр яригдж байгаа хамгийн чухал асуудлын нэг учраас бид энэ асуудлыг хөндөж ярихаас өөр аргагүй. За тэгэхээр экосистемийг хамгаалах тухай өнөөдрийн хичээлдэр үзэх болно. За экосистемийг хамгаалах тухай ярихдаа хамгийн түрүүн агаар мандлыг бохирдуулж байгаа эх үүсвэрийн талаар авч үзье. За агаар мандлыг бохирдуулж байгаа эх үүсвэрийг дотор нь байгалийн гаралтай ба байгалийн бус гаралтай эх үүсвэрүүд гэж хоёр ангилдаг. За байгалийн гаралтай агаарыг бохирдуулдаг эх үүсвэрүүдэд галт уулын дэлбэрэлт, нар салхи, усны нөлөөгөөр үүсэх уулын чулуулгийн эвдрэл, ой төмөр, агаар дах бичил биетэн, нян, төрөл бүрийн спор, ургамлын тоос зэрэг орж байгаа. За байгалийн бус гаралтай агаар мандлыг бохирдуулагч эх үүсвэрүүдэд за төмөр зам, агаарын болон авт тээвэр, за халаалтын зуухууд, аж үйлдвэрийн объектууд, жишээ нь дулааны цахилгаан станц, металл боловсруулах болон хийм барилгын материалын болон уул уурхайн үйлдвэрлэл зэрэг эх үүсвэрүүд хамаарагддаг байгаа. Сүүлийн судалгааны дүнгээс үзвэл сүүлийн үед агаар мандалд агуулгадах нүүрс хүчлийн хэмжээ жил бүр дунджаар 0.8-аас 1.5 мг-ыг хувааханд килограмм хэмжээгээр нэмэгдэх болсон байна. Зарим их сурвалжийн мэдээгээр хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ойролцоогоор 360 тэрбум тонн нүүрс хүчлийнхий хаягдаж агууламж нь 15%-аар өссөн дүн байгаа. За зарим үед бол 30%-аарч өсдөг хил бэлзлүүд бас байгаа. За хэрв одоогийн энэ байдал цаашид хэвээрээ үргэлжлэх юм бол агаар мандалдах нүүрс хүчлийн хэмжээний агууламж тун удахгүй 30% хүрэх магадлалтай байгаа гэдгийг эрдэмтэд үзэж байгаа. Ийхүү нүүрс хүчлийн хэмжээ 2 дахин нэмэгдэх тохиолдолд агаар мандлын жилийн дундаж температур 3-аас 5 градусаар нэмэгдэх тооцоо гараад байгаа. За дэлхийн дулаарлын үр дүнд хамгийн наазахын жишээ бол цагаан баавга амьдрах орчингүй болоод мөс нь хайлж устгахад ойртох юм аюул бий гэдгийг төрсөлсөн зураг энд байна. За дараагийн экосистемийн нэг чухал асуудал бол хүлэмжийн нөлөө байгаа. За хүлэмжийн хий гэж нэрлэгдэх энэ нэгдлүүд бол CO2 буюу нүүрс хүчлийн хий, мөн CH4 буюу метан. За энийг бид биологийн хэллэгээр бол намгийн хийч гэж бас нэрлэдэг байгаа. За эдгээр хийг яагаад хүлэмжийн хий гэж нэрлэсэн юм бэ гэхээр за ургамлын хүлэмжийн дээвэр нарны гэрлийн энергийг өөртөө шингээж аваад тэгээд буцааж гаргахгүйгээр халуун дулаанаа барьж байдаг. Түүнтэй адилхан энэ CO2 буюу нүүрс хүчлийн хий, CH4 буюу метан нь агаар мандалдах нарны цацрагийг чөлөөтэй нэвтрүүлдэг хэдий ч эргээд газрын гадаргаас ойж байгаа тэдгээр цацрагийг буцааж нэвтрүүлдэггүй барьж байдаг учраас дэлхийн дулаарлыг үүсгэх гол шалтгаан болдог учраас эдгээр хийг хүлэмжийн хий гэж нэрлэсэн байгаа. Ингээд гадагшаа дулаан алдагдалтыг сааруулсны үр дүнд дэлхийн гадаргуу орчмын агаарын температур нэмэгдэх нөхцөл үүссээр байх болно. Сүүлийн 100 жилд агаар мандалд агуулгадах нүүрс хүчлийн хий 20%, метан 100% тус нэмэгдсэн байгаа. Үүний улмаас дэлхийн цаг агаар 0.5 градусаар нэмэгдэж дулаарсан байгаа гэсэн тоон үзүүлэлтүүд байдаг. Энэ хэмнэлээрээ явуулах юм бол 2050 он гэхэд дэлхийн агаарын температур 2-оос 5 градусаар нэмэгдэхээр байгаа гэсэн тооцоолол эрдэмтдийн дунд байгаа юм байна. За үүний улмаас Антарктид твийн өндөр улсын мөнх цас мөсөн голууд хайлаад далай тэнгисийн усны түвшин 1.5 м-ээр нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн эрг орчмын их хэмжээний намдур газрын хот байгууламж усан давтах аюулд хүрч болзошгүй байгаа юм байна. За жишээнд харагдаж байна. За намдур газрууд болон далай тэнгистэй ойрхон суурьшсан хот суурин газрууд усан давтах юм аюул нөөрлөд байгаа.
За дараа нь төрөл бүрийн хийн хаягдлууд хуримтлагдсанараа агаар мандалд ботохимийн ургуулууд явагдаж нүүрс төрөгчдөөс альдгид мөн кетон зэрэг амьд биед сөрөг нөлөөтэй хорт бодисууд бас үүсэж байгаа. Үүний дүнд амьд организм амьдрахад хэцүү болж амьдрал нь доройтож эцсийн дүнд цөлжилт болох тийм ээ. Газрын шим муудах аюул нүүрлэх эрсдлүүд байгаа гэж үзэж байна. За дараагийн нэг экосистемийн нэг чухал асуудал бол дэлхийн дулаалал байгаа. За дэлхийн дулаалал гэж юу хэлэх юм бэ гэхээр биосферийн бохирдлын улмаас үүсэж байгаа тун аюултай сөрөг үр дагаврын нэг бол дэлхийн дулаалал байгаа. За үүний гол шалтгаан болохоор нөгөө нефтийн бүтээгдэхүүнээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгөөртэй тээврийн хэрэгслүүд, автомашинууд тийм ээ. Дээр нь хатуу түлшээр галалдаг төрөл бүрийн зуух, уурын зуух, жижиг оврын, том оврын тийм ээ. За дээр нь дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай холбоотой их усрүүдээс дэлхийн дулааллын гол шалтгаанууд бий болж байгаа. Тэгэхээр жилд дэлхийн хэмжээгээр 2 тэрбум малтмал түлш шатааж байна гэсэн тооцоол байх бөгөөд түүнээс 5.5 тэрбум тонн нүүрс хүчлийнхий агаар мандалд орж байгаа. За жишээлх юм бол энэ цахилгаан станцуудын утаа тийм ээ. За эдгээр утааны нөлөөгөөр ийм хэмжээний нүүрс хүчлийнхий агаар мандалд орж байна гэдэг чинь агаар мандлын нүүрс хүчлийнхий тэнцвэр алдагдахад, баланс алдагдахад хурж байгаа. Дэлхийн дулааллын нэг шалтгаан болох их усрүүд байгаамаа. За дараагийн нэг тооцооллыг авч үзье. За жишээлх юм бол ой мод шатах органик бодисын эсэлтэлтэр 1.7 тэрбум тонн нүүрс хүчлийнхий агаарт гарч байна. За жишээлх юм бол түүмэр гарсан он жилүүдэд энэ нүүрс хүчлийнхий хэмжээ агаар мандалд үзүүлэх хэмжээ илүү их хэмжээгээр өсөх магадлалтай байдаг гэдг нь эндээс харагдаж байна. За дараагийн нэг яригдах зүйл бол уур амьсгалын дулаалалд нөлөөлөх хүчин зүйлүүдийг авч үзье. За нэгдүгээрт нүүрс хүчлийнхий хэмжээ 20% нэмэгдсэн байна. За метаны хэмжээ 151% нэмэгдсэн байгаа. За дараа нь азотын оксидын хэмжээ тийм ээ, азотын нислүүдийн хэмжээ бол 16% нэмэгдсэн гэсэн тооцоолол байгаа. Мөн эдгээр уур амьсгалын дулаалалд нөлөөлөд байгаа хүчин зүйлүүд дээр нэмэгдээд за прионы төрлийн хээнүүд мөн гарч ирснээрээ дэлхийн уур амьсгалын дулаалалд нөлөөлж байгаа гэдэг ийм тооцооллууд бол байгаа. За ингээд дэлхийн дулаалал бий болсноороо ямар үр дагавар төрөх вэ гэдэг асуудлын талаар товчхон ярив. За дэлхийн цаг агаарт өөрчлөлт орж байгаа. Мэдээж дулаалал бол жилээс жил 0.5% нэмэгдэж байгаа үзүүлэлтийг дээр ярьсан байгаа. За мөн байгалийн экосистемийн бүтээгдэхүүнт чанарт нөлөөлж байгаа. За мөн хөдөө аж ахуйн тармил ургамлуудын ургацад шууд нөлөөлж байгаа. Энэ дэлхийн дулаалал бол дулааллын хэмжээ их байх тусмаа усны ууршилт нэмэгдэнэ. Усны ууршилт нэмэгдэх тусмаа тармил ургамлуудын ургацын услалтын хэмжээ илүү их хэмжээгээр шаардагдаж тийм ээ эдийн засаг болон хөдөлмөрийн үйл ажиллагаанд илүү хор уршигтай байх. Тэгээд түүнийг арчлах байдал нэмэгдэх тийм ээ. За тэгээд дээр нь мэдээж амархан хатах тармил ургамлуудын ургац муудах энэ үйл ажиллагаа бол ойлгомжтой. За мөн газрын гадарга орчмын агаарын температур 1.9 хэмээр нэмэгдэж байгаа дулаалал болсноороо. За мөн тайгын бүсийн өмнөд хөлийг 100-аас 200 км хойшлуулж байгаа. Өөрөөр хэлбэл цаашид тайгын бүсгүй болох аюул нүүрлээд байгаа гэж ойлгож болно. За дараагийн удаа ургамлын бүлгэмдлийн хил цаг өөрчлөгдөх болсон байгаа. За жишээлх юм бол хангаан бүс багасах, говь цөл руугаа шилжиж нүүх талбай нь ихсэх гэх мэтчлэнгийн дэлхийн дулааллаас болоод цөлжилтийн асуудал яригдж эхэлнэ. За мөн далайн усны түвшин 0.1-ээс 0.2 метрээр нэмэгдсэн байгаа. За мөн агаар дахь нүүрс хүчлийн хэмжээний ерөнхий төлөв байдал нэмэгдэхүйц өсөх хандлагатай болсон. Ийм сөрөг үр дагаврууд байгаамаа. За мөн азоны давхаргын цооролт байна. За азоны давхарга маань
одоо юунаас үүсдэг юм бэ гэхээр Эрдэмтэд 1930-аад оны үед перионыг ботоор, холоорт нүүрс ус зурагч гэсэн бодис байдгаа. Үүнийг одоо лабораторийн нөхцөлд анх нийлэгжүүлэн гаргаж авсан бөгөөд 1950-аад оны сүүлчээр перион болон түүнтэй төстөө холоор, бром, ботоор агуулсан одоо нүүрс зурагчийн дам ба холимог бодисуудыг үйлдвэр болон аж ахуйн хэрэгцээнд өргөн ашиглаж ирсэн. За жишээлх юм бол бидний хамгийн одоо амьдралд түгээмэл хэрэгэлдэг хөргөгч байна. Дээр нь хөвсрүүлэгч бодисууд байна. Мөн уусгагч бодисууд байна. За тэгээд дээр нь аэрозоль бодисуудыг холоор, ботоорт нүүрс зурагч гэсэн бодисуудын одоо оролцоотойгоор үйлдвэрлэж байгаа. За тэгэхээр перионы бүлгийн эдгээр бодис нь стратосфер хэмээх дээд давхаргаанд гарч байгаа азонтой уруулд ордог байна. Эдгээр бодисууд маань ингээд азоны давхаргыг одоо нэмгэлж азоны давхаргыг O2 ба O болгон задлж идэг. Ингэснээр мэдээж азоны давхаргын одоо бүр хөвчийн зузаа нэмгэрнэ гэсэн үг. За ингэхээр хүн төрөлхтөн одоо саяхнаас энэ азоны давхарга ийм байдлаар нэмгэрж байдгийн байна гэдгийг танин мэдээд эдгээр бодисуудыг ер нь азоныг задлагч бодисууд буюу ОЗУБ гэж нэрлэе гэсэн юм шийдэлд хүрсэн байгаа. За ингээд азон задлагч бодисуудыг олон улсын хэмжээнд холоор, ботоорт нүүрс ус зурагч гэж нэрлэх болсон байгаа. Мөн перионоос гадна агаарыг ариутгадаг аэрозол, мөн бидний одоо өдөр тутмын хэрэглээний одоо тансаг үнэртэн болох дезодорант зэрэг одоо 100 шахам нэр төрлийн азон задлагдаг бодисууд одоо нэмэгдээд байгаа. За тэгэхээр энэ азон бол нарны гэрлийн хитягаан туяаг өөртөө шингээж дэлхийн амьд биеийг тэрхүү хорт туяанаас одоо хамгаалж идэг гол давхраа байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ давхрааг одоо хамгаалахаас өөр аргагүй. Агаар мандалт азоны одоо молекул устж хомсдох нь хүний арьсанд одоо бүх төрлийн хорт тавдрууд үүсэх. Мөн дархлааны системийг устгах. За хөгшрөлтийг хурдсгах. За нүдний салас бүрхөвчийг өвчлүүлэх зэрэг онц аюултай үр дагавруудад хүргэдэг юм нөлөөтэй. Тэгэхээр азон задлагч бодисыг орлох ацетрон, цитрон зэрэг бодисуудыг сүүлийн үед гарган аваад байгаагийн зэрэгцээ мөн одоо хөргөлтийн төхөөрөмжийн уламжлалт технологиг халж одоо бидний одоо хөргөгчөнд хэрэгжилж исэн тэр перион шахдаг одоо перионыг халж азон задлах бодисыг хэрэглэхгүй төхөөрөмжийг зохион бүтээх тал дээр одоо сүүлийн үед одоо амжилт олоод байгаа. За эдгээр бодисууд нь болохоор тийм ацетрон болон цитрон гэх мэт ч тийм бодисууд байх нь шүү дээ. За ингээд ер нь сүүлийн үед энэ график дээр харж байгаачлан 1970-аас 1990 он хүртэл азоны давхаргын зузаарл за 100-2%, өвөлдөө 4.5% одоо буурч байгаа үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр энэ азоны давхарга хүний бие организмд хор хөнөөлтөй учраас энэ давхрааг тийм ээ Америкийн нэгдсэн улсын Шербуд, Рауланд, Марио Малина, Германы Поль Крутцин гэдэг одоо 3 эрдэмтэн энэ азоны давхрааг одоо задлаад байгаа холоорт, ботоорт нүүрс ус зурагч гэдэг бодис бол маш хортой бодис юм а гэдгийг гаргаж ирж энэ санааг дэвшүүлснээрээ 1996 онд Нобелийн одоо шагнал хүртэж байсан. Тэгэхээр энэ санааг одоо гаргаж ирнэ гэдэг бол одоо тийм ээ байгаль хамгаалал, экосистем хамгааллын одоо тал дээр маш том хувь нэмэр оруулсан ололт амжилт байгаамаа. Ингээд агаар мандлыг бохирдуулагч төрөл бүрийн бодисыг одоо хүрээлэн буй орчинд нийлүүлэхгүй байх одоо арга хэмжээ хамгийн чухал. За дараа нь болохоор орчин үед нэг үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулахдаа хүрээлэн байгаа орчны бохирдлыг одоо заавал урдчилан сэргийлж тооцоолж тэдгээрийг хамгаалах технологийн шин одоо онцгой шийдлүүдийг анхаарах нь чухал юм аа гэдэг асуудал дээр давхар ярьдаг болсон нь цаашаалтай. За мөн тээврийн хэрэгслийг хийн одоо төр шилжүүлэх. За мөн цахилгаан болгох тийм ээ. За мөн шатхуун баг зарцуулдаг болон эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлшийг хэрэглэдэг автомашины хэрэглээг дэмжих. За мөн стандартын шаардлага хангадаггүй автомашин эзэмшигчдэд хүлээлгэх хариуцлагыг одоо чангатгах тийм ээ.
мөн автомашиныг ашиглах хугацаа энтрийг нь одоо тооцож өгөх. Мөн одоо хуучин дугыг импортлохыг одоо хориглох тийм ээ. Мөн одоо авто замыг хатуу уучлалттай зам болгох нь одоо энэ байгалаа хамгаалах хамгийн анхны шатны авч хэрэгжүүлэх ажлуудын нэг болж байгаа. За ингээд олон улсын одоо дээрх баримт бичгүүдийг 1996 онд соёрхон болснараа тэдгээрийн үзэл санааг хэрэгжүүлэх албан ёсны төлөөлөгч болсон байгаа. За мөн ингээ манай улсын засгийн газар азооны давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 1999 онд батлан хэрэгжүүлж байгаа нь нэг дэвшилттэй арга юм аа. За ингээд цөлжилтийн талаар авч үзье. За тэгэхээр цөлжилт одоо түүнээс урдсан сэргийлэх асуудал бол хамгийн түрүүнд авч үзэх асуудлын нэг болчиход байгаа. За тэгэхээр цөлжилтийн асуудлаар 1977 онд болсон нэгдсэн үндэсний байгууллагын бах хурлаас цөлжилтийг юу гэж дүгнсэн юм бэ гэхээр тухайн дэвсгэр нутгийн биологийн бүтээмж удаан хугацаагаар буурах үзэгдлийг бид нар цөлжилт гэж одоо нэрлэе гэсэн юм тодорхойлолтыг гаргасан байгаа. За хүн төрлөختөн байнга өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн хит ачааллыг за байгаль орчин түүний дотор амьд биетийн оршин тогтнох их үүсвэр хүн ам хүнс тэжээлийн их сурвалжуулсан газрын хөрс даахгүй төрч цүлж хүл явцаас жилээс жилд одоо эрчимжиж байгаа хандлагатай байгаа. За энэ А, Б зургаас харж яхад одоо бидний их газрын цөлжиж байгаа үзэгдэл. За тэгээд дээр нь одоо далай тэнгисийн цөлжиж байгаа байдлыг одоо эндээс харж олноо. За ингээд дэлхийн одоо хуурай газрын гадаргын 25% нь түүнээс хуурай уур амьсгалтай нутгийн 70 орчим хувь нь цөлжилтөнд нэрвэгдээд байна. Манай орны нийт газар нутгийн 90% нь цөлжих одоо нөхцөлтэй гэж үздэг. 1% нь маш хүчтэй цөлжсөн, 3% нь одоо хүчтэй, 21% нь дунд зэргийн. За ингээд 75% бол цөлжилтөнд сул нэрвэгдээд байгаа гэсэн тийм тооцоолол байгаа. Тэгэхээр манай орны пиц газар зүй байгаль цагуурын онцлогоос шалтгаалаад элсний нүүрт хөдөлгөөнтэй тэмцэх. За мөн хөдөлгөөнд сул элсийг бэхжүүлэх, цөлжилттэй тэмцэх ажлын одоо нэг хэсэг болоод байгаа учраас одоо энэ хөдөлгөөнд сул элсийг бэхжүүлэх үндсэндээ тийм 3 төрлийн арга байдгийг авч үзье. За элсийг бэхжүүлдэг биологийн хамгаалалтын арга байна. За дараа нь механик хамгаалалтын арга байна. За дараа нь техник химийн хамгаалалтын арга байгаа. За тэгэхээр биологийн хамгаалалт гэхээр цөлжилттэй газруудад тийм ээ ургамал баримлжуулах, мод суулгах. За тэгээд тэр ургамал тарьснараа цөлжилт эс нүх асуудлыг одоо сааруулах. Ийм асуудлыг бол биологийн хамгаалалтын арга гэж үзэж байгаа. За механик хамгаалалт гэхээр төрөл бүрийн одоо материалаар янз бүрийн саад одоо хашлахууд хийх аргууд байгаа. За техник химийн хамгаалалт гэхээр юу ах вэ гэхээр за янз бүрийн одоо тийм цавуулга бодисыг одоо барьцалдуулагч болгож эсний нүлтийг эс одоо урдсын сэргийлэх аргуудыг хэрэглэх. Ийм аргууд хамаарагдаж байгаа. За ингээд ер нь одоо байгаль хамгааллын бас нэг одоо асуудал бол тусгай хамгаалалттай газар, дархан цаазтай хамгаалалт газар байгуулах тийм ээ одоо бий болгох асуудлууд байж байгаа. За тэгэхээр бидний одоо тусгай хамгаалалттай газар гэж юу хэлэх вэ гэхээр байгаль ба соёлын өв, биологийн төрөл зүйлийг зохистой ашиглах хамгаалахад зориулан хуулийн хүрээнд хамгаалагдсан далай, тэнгис ба хуурай газрын хэсэг нутгийг бид нар тусгай хамгаалалттай газар гэж үздэг. За тусгай хамгаалалттай газрын үндсэн гол зорилго нь нэгдүгээрт байгалийн унган төрх байдлыг хадгалахын тулд тусгай хамгаалалттай газрыг бий болгодог. За хоёрт нь байгалыг хүний сайн сайхны төлөө зүй зохистой ашиглахын тулд тусгай хамгаалалттай газрыг бий болгосон. За мөн байгалыг иж бүрдлээр нь хамгаалахын тулд тусгай хамгаалалттай газрыг бий болгодгоо. За ингээд тусгай хамгаалалттай газрыг бий болгоснороо тэнд эдээшин амьдарч байгаа амьтан ургамал бичил биетнүүдийг ч гэсэн хамтд нь хамгаалж байдгаараа маш давуу талтай. За ингээд манай Монгол улсын одоо их хурлын шийдвэрээр доктортой хөгжлийн чиглэлээр хөлийн одоо зэсийг тогтооход анхаарч байгаа. Манай улсад тусгай хамгаалалттай газрыг дараах байдлаар ангилдаг. За улсын тусгай хамгаалалттай газар, за нэгдүгээр дархан цаазд газар, за байгалийн зохицуулбарт газар, за байгалийн нөөц газар,
За дурсгалт газар гэх мэтчлэнгээр ангилдаг байгаа. За манай одоо төрөөс газар нутгийг дархлан хамгаалж ирсэн уламжлалт сайхан аргууд бий. За жишээлх юм бол 800 шахам одоо жилийн түүхтэй манай улсын төдийгүй дэлхийн ууган дархан цаазд газар бол Богд хаан уул байгаа. Богд уулыг Чингисийн үед буюу 13 дугаар зууны үеэс эхлэн одоо дархан цаазтай болгосон нь одоо дэлхийд хамгийн анхны ууган одоо дархан цаазд газар одоо манай Монголоос эхлэлтэй юм байна гэдгийг хүртэл одоо эрдэмтэд тооцож байгаа. За ингээд одоо Богд хаан уулаа харж байна бид. За ингээд одоо ерөнхийлөгчийн зарилгаар одоо Богд хаан уул, Бурхан халдуун уул, Ботхон тэнгэр уул, Хан хөхийн нуруу гэх мэтчлэнгийн одоо тийм ээ Алтай нуруу гэх мэтчлэнгийн одоо олон дархан цаазтай буюу төрийн дахилгатай газруудыг бий болгосон нь алсын харааны юу юм бэ гэхээр байгалаа хамгаалах. Тэдгээрийн зүйлийн бүрдлийг одоо унган төрхөөрөө хадгалах ийм ач холбогдолтой юм аа гэдгийг бид ойлгох хэрэгтэй байгаамаа. Ер нь эцсийн эцэд байгаль хамгаалал бол доктортой хөгжлийн нэг үндсэн хэсэг байгаа. За тэгэхээр экосистемийг тэтгэх даацын хүрээнд хүмүүсийн одоо амжиргааны төвшинг дээшлүүлэхийг доктортой хөгжил буюу тэнцвэрт хөгжил гэж үзэж байгаа. За ингээд хүрээлэн буй орчноо хамгаалж байгалийн нөөцийг зохистой ашиглах үйлдвэрлэл хэрэглээ соёл иргэншлийн шин зарчмыг 1992 онд Рио де Жанейрод хуралдсан одоо дэлхийн баг хурлаас Даян дэлхийн доктортой хөгжил 21 гэсэн нэрээр тусгай хөтөлбөр болгон баталсан нь одоо маш их ач холбогдол өгч байгаа. За доктортой хөгжил нь хүний үйл ажиллагааг хөгжил дэвшлийн явцдаа чадамгаа зохицуулан нийцүүлж за ирээдүйн хойч үеийнхээ хэрэгцээг одоо хохироолгүйгээр одоогийнхоо эрэлт хэрэгцээг хангахад байгаль орчин, байгалийн нөөцийг зохистой ашиглах асуудлыг тодорхойлж байгаа юм аа. За ингээд доктортой хөгжил гэдэг маань одоо байгаль орчны доктортой хөгжил, за эдийн засгийн доктортой хөгжил, за нийгмийн доктортой хөгжил гэсэн одоо 3 талын доктортой хөгжлийг хамттан зохицтон одоо ярьж шийдэж одоо доктортой хөгжлийн асуудал бол оршин тогтнох юм аа. За ингээд эсэлтийн ерөнхий шалгалтын 2014 оны хувилбар дэрсэн одоо даалгавар ажлыг хөлөмжийн үзэгдлийн тухай зөв ойлголтыг сонгоно гэсэн асуулт байна. За нэгдүгüрт нь хөлөмжинд төрөл бүрийн хий хуримтлагдах үзэгдлээ гэж. За хоёрт нь нарнаас ирсэн дулааныг шингээдэг хий юм аа. За дараа нь агаар мандалд нүүрс хүчлийн хий болон метаны хэмжээ нэмэгдснээрээ дэлхийн цаг агаар дулаархад хүргэдэг үзэгдэл юм аа. За дараа нь агаар мандалд хөхрийн ба азотын дутуу эсэл хуримтлагдах үзэгдэл юм аа. Мөн нарны хит ягаан туяаг шингээх үзэгдэл юм аа гэсэн хариултууд байна. За тэгэхээр эндээс бид яг хичээлийн эхэнд агаар мандалд нүүрс хүчлийн хий буюу метан дэгдснээрээ их хэмжээний дулаарлыг үүсгэх юм аа. Үүнийг хөлөмжийн хий гэдэг юм аа гэдэг байдлаар хичээлээ хийсэн байгаа. Тэгэхээр мэдээж С буюу агаар мандалд нүүрс хүчлийн хий болон метаны хэмжээ нэмэгдснээрээ дэлхийн цаг агаар дулаархад хүргэдэг үзэгдэл юм аа гэдэг хариулт бол зөв байгаа. За дараагийн одоо дасгал бол азоны давхарга цоорох шалтгаан сөрөг нөлөөллийг зөв харгалзуулна гэсэн байгаа. За энэ дээр мэдээж азоны давхарга цоорох гэдэг үзэгдлийг сонгох нь ойлгомжтой. Тэгэхээр бид сая хичээл дээр азоны давхарга цоороход нөгөө хөргөгч, хөөсрүүлэгч бодис, аэрозол бодис, янз бүрийн дезодорануудыг одоо хийхэд хэрэгэлдэг одоо бодиснууд байна. Азоны одоо давхаргыг цоорох үйлдвэрт хэрэглэдэг нөгөө прион тийм ээ гэдэг бодисын их үүсвэртэй холбоотой гэсэн одоо онлын хэсэг үтсэн учраас мэдээж энэ шалтгаан болж өгж байгаа. Мөн үүний үр дүнд бид нар арьсны хор тавдар тийм ээ нүдний салас бүрхөвчийн одоо өрөвсөл гэх мэтчлэнгийн одоо өвчнүүд үүсгэе гэж үзсэн учраас бидний сөрөг нөлөөлөл бол арьсны хор тавдар үүсэх буюу И хувилбар 1-ийн Б-ийн 2 гэсэн хувилбар бол зөв байгаа. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа.